шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилт авч судалгаа хийж байгаа сонирхолтой судалгаануудаас үзэгч та бүхэндээ цуврал болгон танилцуулж байгаамаа. За энэ удаа бид борлонгийн ноолуурын чиглэлээр маш сонирхолтой сэдвээр судалгаа хийж байгаа эрдэмтдийн төлөөлөлтөд уулзах гэж байна. За өнөөдрийн зочин маань шинжлэх ухааны технологийн их сургуулийн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч Гамболт. За урилга хүлээж авсан танд баярлалаа. Юуны өмнө манай үзэгчдэд та судалгааныхаа нэрийг хизэнээс эхлээд ямар төвшөнд явж байгаа талаарх ерөнхий мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр судалгааны нэр бол борлонгийн ноолуур гэж байгаа. Тэгэхээр борлон гэдэг амьтан маань юу вэ гэхээр ямааны өртгөл ишиг болоод ишиг бүтэн 12 сар болоод нэг өвөлтөд аваад ингээд нэг нас хүрэхээр борлон ямаа болж байгаа. Тэгэхээр энэ борлон ямааны ноолуурыг тусад нь судалж үзээд бусад ямааны ноолуураас ямар ялгаатай юм бэ? Ямар сул тавталтай юм бэ гэдгийг нь гаргаж тавиад сул тал байвал ийм сул талтай, давуу тал байвал үн үргэх ямар боломж байгааг л үзэх зорилготой 2015 16 оноос одоо бараг 10 жилийн өмнөөс эхлээд суурь судалгааны төсөл нэгийг хэрэгжүүлээд зөвшөөрлөх төсөл нэгийг хэрэгжүүлээд үр дүн гаргасан байт юм аа. За одоогор бол эцсийн нүцгэн биеийн дээр өмсдөг, жин хөнгөрүүлсэн тийм зөөлөн торгомсон бүтээгдэхүүн гаргаад авсан байна. Ямар компанитай хамтрав? Та бас тодорхой дэлгэрэнгүй яриач тэр бүтээгдэхүүн маань одоо подволк юм уу, цамц юм уу, мэг юм уу те? За ер нь бол хэрэглэн дээр сүлжмэл бүтээгдэхүүн гарсан байгаа. Бид нар Хөвсгөл аймгийн Жинс мөрөн компанитай 2008 оноос хойш гэрээтэйгээр ажилладаг. За шинжлэх ухааныг дэмжигч байгууллага гэж би бол дотроо үздэг байгаа. За тэдний компанид одоо бас талархал илэрхийлээ. Тэгэхээр Хөвсгөл аймгийн эрчмийн хар ямааны ноолуурыг бид нар тусгайлан борлонгийн ноолуурыг эврэн дээр нь тэмдэг тавиад ингээ ялгаж авчираад судалгаа хийгээд түүгээрээ за 5 компанитай кластераар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. За Жинс мөрөн компани дээр түүхийдээ бэлдээд, Тояа компани дээр угаагаад, Өгөөчим компани дээр хялгасыг нь ялгаад, Говь компани нарийн эрэмлийн үйлдвэр дээр нь болохоор бид нар 48-2-ийн нарийн утас хийгээд, за тэгээд Бүүэ гişмэр, United гişмэр гэсэн хоёр компани дээр сүлжээ бүтээгдэхүүн заавар дээж сүлжилтүүдээ хийгээд, за өөрийнхөө хүрээлэн дээр гүйцэтгэн боловсруулалт эдрийг хийж гаргаж авсан ийм шинжлэх ухаан үйлдвэрлэлийн кластер ийм судалгааны үр дүн байна. Тэгэхээр та бүхний судалгаа бол хийгдэж дуусаад тэр бүхэл одоо амьдрал дээр хэрэглээнд нэвтрэх юм боломжтой болцсон байгаа юм байна тий. Анх юунаас үүсэлтэй вэ гэхээр малчид тухайн үед ноолуураас 30-аас 40% хямд өртөгтэйгээр борлонгийн ноолуурыг чэйжнэр аваад ирсэн. Тэгэхээр энэ өөрөө нэг асуудал байна гэ. За малчлалын орлогыг нэмэгдүүлэх нийгмийн эдийн засгийн үр өгөөж нь хаана байна гэж үзээд борлонгийн ноолуурыг судлаад үзэхэд маш нарийнхан. Одоо байгаа ноолуураас 20% нарийнхан. За ноолуурын дундаж микрон 16.5 микрон гэж ярих юм бол бид нар 15.1-ээс дотгошоогоо бариатай ноолуурыг ялгаад авсан. За инхээр дэлхийн зах зээл дээр угаасаа нарийн системээр ангилагдаад үн өсөх боломжтой гэдгийг нь хараад төвлөгөө судлаа гараад ирсэн үйлдвэрлэгч нар одоо борлонгийн ноолуурыг тусад нь ялгаж хямдхан үнээр авдаг гэсэн бол одоо болсон. Үнний хувьд бол тэнцүү түвшинд очсон байна. Хоёрт энэ нарийн ноолуураар нарийн утас хийгч болох юм байна гэдгийг нь Говь компанитай хамтраад нарийн эрх систем дээр нь утас хийж үзээд энэ дээр 100 өвөл өмсөж болох үз. Бүүэ гişмэр дээр ингээд сүлжмэлийн хэлгүүлээд ингээд хамтарсан нэмгэн сүлжмэл бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Ийм онцлогтой. Дэлхийн зах зээл дээр ч одоо Лоро Пиано, Говь гихчлэнгээр маш алдартай ноолуурын брэндүүд бол байна л да. Говьоос гадна бас хэд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээл дээр өрсөлдөж байна. Тэгэхээр та бүхний судалгааны үр дүн одоо бүр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөд олон улсад гарах юм бол цаашдаа борлонгийн ноолуур гэдэг ангиллал маань тусдаа арай илүү үн цэнтэй бүтээгдэхүүн болох боломжтой гэсэн үг үү? Ер нь бол тэгж ойлгож болно. Яванда дахиад 5-10 жилийн дараа бусад ноолуураас илүү зах зээл дээр 20-30% үнэтэй авах системч бий болох боломжтой. Тэгэхээр малчид өөрсдөө энийг нарийн ноолуур бэлтгэх энэ бэлтгэлийн стандарт дээр анхаарад сүргийн бүтц доторх тэр борлонгийн ноолуураа тусад нь бэлдэж аваа тий 90 ямаанаас нь тусад нь ялгаж аваад өгөх юм бол ийм боломж бүрдэж байгаа шүү гэдгийг нэгдүгürt харуулж байгаа. Хоёрдугаарт бол дэлхийн зах зээл дээр нарийн ноолуур үнэтэй байгаагийн нэг жишээ гэвэл одоо Итали руу, Япон руу гаргаж байгаа ноолуур бол 16.1 микроноос доош голчтой ноолуур дэлхийн зах зээл дээр самсан ноолуур нодлон жил $120 хүрсэн. Тэгэхэд дундаж ноолуур бол нэг 98-аас $105 байсан. Тэгэхээр бид нар одоо бол түүхэн эдийн гарц руу хөөж тий их ноолуур авахаас гадна нарийн ноолуураараа үнэтэй бүтээгдэхүүн болох юм байна гэдгийг төлөвлөгөө судалгаж гаргаж чадвал одоо боломж бүрэн байгаа гэдгийг энэ судалгааны ажлаас
харагдаж байгаа. За тэгээ та нар маань бас судалгаа хийгээд олон улсын зах зээл дээр Монгол ноолуур бол өрсөлдөх чадвартай байна, боломж байна гэж харж штэ. Гэтэл яг хоёлаа ингээ ярилцаа сууж хахад эсэргээрээ ноолуурын хайшуу унтсан гэд малчид бас жоохон хэцүүхэн мэдээтэй байгаад байна. Ер нь Монгол ноолуурын үн ханшийг цаашдаа яаж өсгөх боломжтой? Ер нь судлаачны хувьд харахад бол дэлхийн зах зээлээс хамаарат үн бол дээшээ төвшөө өсөж байгаа. Трамп сая худалдааны хэлэлцээрийн дай анзаарлаад хятадын татварыг маш өндөрөөр тавьсан ч юм уу те энэ асуудлуудаас үүдэл тавиач магадгүй гэж би харж байгаа. Тэрнээс ч бол ноолуур бол сүүлийн 20 жил бараг шил дараалж өссөн. Би бол 170 180 мянган төгрөг дээд зэгтээ үрчлээ энэ хизээ унах болоо гэж дотроо зүгээр судлаач хүний боддог байсан. Гэхдээ энэ төр зүр юм. Энэ бол доктортойгоор байгаад ах боломжтой. Энийг бид нар судлаач бид нар ноолуур дэлхий дээр яг ямар бүтээгдэхүүн хийхэд юу дутагдaltaй байна гэдгийг судлаад олон улсад өгүүлэл те таниулга батайн одоо ашигтай загвар газар зүйн заалт өшиг тогтолцооч гэдэг юм уу доктортой нүүдэлчин стандарт доктортой ноолуур бэлтгэл гэдэг ч юм уу энэ юмнуудаараа сурталчлаад хөр эргээ өөрөө гараад байна. Энэ бол зүгээр л нэг төр зүрийн худалдааны эдийн засгийн хот явагдаж байгаа л уналт болов гэж би зүгээр харж байгаа. Салбарын яамнаас та бүхний судалгааг одоо үндэслэж үр дүн гаргаж байгаа асуудал байна уу? Ер нь бол борлонгийн ноолуураар тусгайлан бэлтгэх хандлагууд бол ихсээд байгаа. Түрүүн тань Лаура Пиано гэж дурдлаа. Одоо говийнхан ч гэсэн зарим нэгэн үйлдвэрлэгч нар одоо өөрсдөө тусад нь бэлдээд хоршоод те олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдж байгаа энэ байгууллагууд хүртэл зөвхөн борлон энэ ямаагаар нь ялгаад 90 ямаагүйгээр нь аваад түрүүний тэр английн системд дээд стандарт руу шилжүүлээд өндөр үнэтэйгээр хялгасыг налгасан ноолуураа борлуулах чиглэл рүү ороод эхэлсэн байна. Манай улс ч бас ноолуурын бүсчлэлтэй шүү дээ тий. Одоо жишээ нь хинтийн улаан ямааны ноолуурч гэдэг юм уу, хар ямааны ноолуур эсвэл цагаан ноолуур гэгчлэнгээр өнгөөр нь бүсээр нь ялгаад үнэлгээ бас жоох өөр байгаад идэг. Борлонгийн ноолуурн дээр энэ бүсчлэл хамаарах уу? Борлонгийн ноолуур дээр би бол бүсчлэл бараг хамаарах шаардлага байхгүй. Энэ үнийн систем бүс дээр яага өөрөө нөхөөр зүүн талд 16 микрометртэй ноолуур байд, баруун талд ч бай. Юугаар ялгаатай вэхээр бохирдол эрт самнагдана гэдэг чинь хаврын тэр хавсарга нь баг өртөгднө гэсэн үг байхгүй. Тэгэхээр шороо багтай дээрэс нь хялгас хөдөлгөөс нүм самнаад авчдаг. Тэгэхээр зүүн аймгийн ноолуурыг угаахад нэг 70-75% гарцтай. Баруун аймаг руу угаахаар нэг 60 руу орчих гээд байдаг. Энэ хоёрын хоорондох зөрүүл түүхийдэн дээр гараад байгаа болохоос ш зүүн аймгийнх үнэтэй чанартай гэсэн юм бол байхгүй. Монгол орнд чинь 7-8 үйлдвэрийн 4-5 омгийн шилмэл омгийн ямаанууд бий. Цаашдаа ноолуурын чиглэлээр шинжилгээ ухаан технологийн сантай хамтарч судалгаа хийх үү? Тэгээ ер нь бол эн чинь манай ноолуур үйлдвэрлэлийн процесс өөрөө маш олон дамжлагтай гэдэг. 4 том үйлдвэрлэл бий. Угаах, хялгас, ялгах, утас хийх буюу ээрэх, тэгээ нэхмээс сүлжүүл бэлэн бүтээгт. Энэ 4 дамжлага дотор бараг 40-50 дамжлага дамжиж бүтээгдэхүүн гардаг. Тэр болгон дээр л одоо химийн бодис зарцуулал, бохор ус, одоо багтаа үйлдвэрлэл, эрчим хүчний багтаа, доктортой одоо нөгөө нүүбийн 17 зорилттой хөтөлбөрийг хангасан гэдэг юм те. Энэ болгон дээр л асуудал бий. Тэгэхээр одоо нарийн чиглэлийн ноолуурыг олон улсад те хүний биед одоо түрүү тийм харшлыг эмчилдэг ч гэдэг юм уу, дулаан зохицуулах үйлчилгээтэй ч гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар эмчилгээний зорилт дээр ямар байдлыг үүсгэж ин таатай, тухтай байдлыг яаж үүсгэж ийн гэдэг судалгааны үр дүнгуудыг олон улсад таниулах нь чухал байгаад байгаа. Та бүхэн борлонгийн ноолуур судалгаагаа олон улсад танилцуулсан уу? Ер нь масс нийгэмд бусад газруудаар ер нь хэр сурчлага хийсэн бэ энэ судалгаа? За энэ сүүлийн яг бүтээгдэхүүн гардаг төсөл бол нэг жилийн өмнө дууссан бүтээгдэхүүн гарсан. Одоо тэр чиглэлээр бид нар нэг ном дотоодоо 2 өгүүлэл залуу улсад одоо гарах өгүүллүүдээр одоо ажиллаж байгаа. За амжилт хүсье, мэдээлэл өгсөнд баярлалаа. Сонирхолтой судалгаа хийсэн байна. Үзэгчдээ та бүхэнд борлонгийн ноолуур сэдвээр судалгаа хийсэн шинжилгээ ухаан технологийн их сургуулийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч Ган болттой хийсэн ярилцлагыг хүргэлээ.